2015 он сар 9 сарын хугацаанд цагдаагийн байгууллагад 216 амиа хорлолцтой холбоотой гэмтэрэг бүртгэгдэж 216 хүн амиа хорлсон байх юм а. Энэ нь 7 хоногт 5-аас 6 хүн амиа хорлсон байна гэсэн үг. Амиа хорлож нас урсан хүмүүс 35 хүртэлх насны залуус байдаг. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд амиа хорлох нь нэмэгдэж байна. Хордлогын үндэсний төвд амиа хорлохоор завдаж ирсэн хүмүүсээс судалгаа авахад ихэвчлэн гэр бүлийн маргаан, ажилгүйдэл, мөнгөний асуудалд орсноор амиа хорлох оролдлого хийдэг байна. Амиа хорлож нас урсан тоо баримтаас гадна амиа хорлохыг оролцсон оролдлого тоо баримт бол нэлээд ноцтой байдалд хүргэсэн гэдгийг бол илтгэж байгаа юм. За тухайлбал 2015 оны эхний 9 сарын байдлаар 229 хүн амиа хорлох оролдлого хийж хордлогын үндэсний төвд иржээ. За эдгээр хүмүүсийн 70-80% нь бол 35 хүртэлх насны залуучууд, за 16-аас 35 хүртэлх насны эдгээр насны ийм залуучууд байсан гэдгийг бол хэлж байгаа юм. За нөхцөл шалтгааныг судлаад үзэхээр нийгмийн байдал, ажилгүйдэл, за гэр бүлийн маргаан, за мөнгөтэй холбоотой асуудлаас үүдэн амиа хорлох оролдлого хийдэг байх юм а. 229 хүн амиа хорлох оролдлого хийсэн гэдгийн дунджаар 7 хоногт 6 хүн амиа хорлох оролдлого хийж байна гэсэн үг юм а. 9 сарын хугацаанд 400 гаруй оролдлого гарч байгаа нь нийгмийн сэтгэл зүй хүнд байдалд орсон гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс ерөнхий боловсролын сургууль, албан байгууллага хороо бүр сэтгэл зүйчтэй байх хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс сануулж байгаа юм а. Уг нь амиа хорлох оролдлого хийсэн хүний сэтгэл зүйд засал хийх ёстой байдаг. Гэвч хордлогын үндэсний төв зөвхөн хордлого тайлах эмчилгээ хийдэг юм. Харин гарахт нь сэтгэл зүйчэд хандахыг зөвлөд явуулдаг байна. Амиа хорлох оролдлогоос амьд үлдэж эмчилгээ хийлгсэн иргэдийн 5% нь давтан амиа хорлох оролдлого хийж байна.